Тэгээ ажлын байранд хамгийн чухал юм юу гэхээр би юу сурч авах вэ гэсэн. Би юу сурч авч чадах. Бусдаасаа төрүүлээд би үнэхээр нарийн олж сурч авч чадах юм бол дараа нь та нар тэр чигээр үнэлэх. Тааны үед өсөөлөх. Тэгээ би хэнийг дагаад юу сурч чадах гэдэг. Аль болох илүү их юм суралцах, илүү их чадвар суралцах ажлын байх тусмаа дараа нь та нар үнэлж өсөх. Бас нэг жишээ. Нэг машин мэдэрчээд нэг настай мэрэгчлийн хажууд үзүүлж хэлсэн. Тэгсэн нөгөө мэрэгчт нөгөө машины хажууд нэг 5 минут чийсэн. Босч ирээд нэг газар ахаад дуу цохингуудаа. За $1000 гэсэн. Үгүй та юу яриад байна. Та 5 минут унтаа гэжтэй. Задгаагаа бичсэн чинь. Алах $5 30 жилийн туршлагаар $905. Өөрөөр хэлбэл тааны чадвар туршлагыг дааг үнэлдэг шиг. Тэр сум тусам үнцэнтэй байж байна. Тэгэх тусам та илүү их бүтээл боломж нэгдэж байна. Дараа нь таныг гуйж ирсэн. Энэ боломжуудыг нэмэхийн тулд өөрөө таны мэдээ цаашаа бие сурцах уу гэдэг мэдээ суралцахтаа шунж дурлж суралцах. Тэгээ ажлын байрнаа би чадварч хасан. Энэ бүхний цогц байж та нар чадварлаг мэрэгчлэн болж Монгол улсын ирээдүйн үнцэг авах.